Америк нэгдсэн улсад хамгийн гол хайлт шүү дээ. Ийм хайлт. Cole Allen гэдэг хайлт, Cole Thomas Allen гэдэг хайлт, Shooting at White House гэдэг хайлт, Trump Shooter гэдэг хайлт, Assassination Attempt on Trump гэдэг хайлт. За гих мэтчний ийм хайлтууд нийлээд 2 сая хайлт Америк нэгдсэн улс сүүлийн 23 цагийн турш хайгдсан байна. За энэ одоо Trump ийм хүлээн авалт хийжсэн. За correspondence буюу одоо сэтгүүлчдийн хүлээн авалт гэж болсон болд юм шүү. Тэгээд өчигдөр за Америк нэгдсэн улсын цагаар л уржигдөр хүлээн авалт болж исэн. За би энэ зургийг үгүй ийм олон хүмүүс хүлээн авсан Америк нэгдсэн улс ерөнхийлөгч оролцож исэн юм хүлээн авалтан дээр гигэн цагаан өдрөөр зэвсэг барьсан хүн дайх гэж орлого хийсэн байна. Алах гэж орлого. За энэ замдаа тусгай хүчний хүнтэй ноцолтоод тусгай хүчний хүнийг буудаад шархтуулаад за ингээд тэр хүнийг барьж авсан. За тэр хүний нэр бол Cole Allen гэдэг хүн байна. За ингээд мэрэгчлэнүүд бол энэ бол Трампыг алах гэж оролцсон хүн байгаа гэж дүгнж байгаа юм билээ. Альберсоор тэгж бүр нарийн мэдээлэлүүд энэ зарлаг боловч Трампыг инхүү алах гэж орлоо гэж. За Трампыг миний л мэдхийн Трампыг алах гэж оролцсны бүр яг баталгаатай олон нийтийн арга хэмжээндээр олон нийтийн өмнө алах 2 дахь орлого энэ байлаа. За тэгээд цагаан ордонд маш олон хүмүүс хүлээж авсан байсан чинь яаж юм мэдэхгүй нэг хүн нэвтэрч орж ирээд за эцсийн шатанд нэг тусгай хүчний одоо тагнуулын ажилтны хүн Secret Service тагнуулын ажилтнтай тулаад тэгээд тэр хүнээ шархтуулаад ашгүй дууссан байна. За ингээд орлого болонгууд Трампын гамиг аврах гээд чөлөөлөд гэх юм уу? Заалнаас чөлөөлөд ингээд холдуулаад бүх хүмүүсийг амжилттайгаар орон зайлуулж чадсан. За энэ хүн дээр бол Cole Allen гэдэг хүн дээр бол хүн алах орлого гэдгээр одоо яг шүүгдээд байцаагдаж байгаа. За ийм сонин хэрэг болсон байна. За тэгээд ер нь бол алах хүн ерөнхийлөгчийг алах орлого Америк нэгдсэн улсад бүгдээр ингээл та хэдэн удаагийн орлого болж ирсэн юм. Ер нь тийм юу байгаа зү түгээмэл байгаа зү манайхаа. За хамгийн алдартай 1865 онд Абрахам Линкольныг алж ирсэн те. За 1963 онд Джон Кеннедиг алдартай Техас явж байхад нь машинд явж байхад нь буудаж алж ирсэн. Тэрнээс гадна алах орлогууд Андрю Жаксон гэдэг ерөнхийлөгчийг 1835 онд алах гэж оролж ирсэн байна. Тедди Рузвельтийг 1912 онд алах гэж оролж ирсэн байна. Франклин Рузвельтийг 1933 онд алах гэж оролж ирсэн байна. 2005 онд Жорж Буш гүржид явж байхад нь Жорж Буш руу гранат шидэж ирсэн байна. Барак Обамаг хэд хэдэн удаа одоо бөмбөг одоо захиа дотор бөмбөг эсрэг бөмбөг бичиж явуулж ирсэн байна. Дональд Трампыг инхүү одоо 2 дахь удаага алах гэж оролцсон орлого нь байна. Тэрнээс өмнө яг бидний мэдж байгаас болоос энэс өөр бас олон удаа орлогууд явж исэн. Тэгэхээр энэ Америк нэгдсэн улсад бол ерөнхийлөгч чинь гэдэг бас тийм нэг хэр баргийн хүний хийждэг, аймхан хүмүүсийн хийждэг ажил биш байгаа даа тэ. За Америк нэгдсэн улс чинь одоо бүгд буутай шахуу, дуртай хүн буу авч болно. Тэгээ ерөөсө жилдээ 10-аас 20 мянган хүн буудулж өгчдөг. Ийм буу чөлөөтэй байдаг энэ нийгэмд хин ч юм бэ нууцаар буу авч гарч ирээд алах орлого олохыг мэдгүй маш аюултай ийм нөхцөл байдаг. Тэгээ Дональд Трамп бол өдгөө одоо 79 настай 80 хүрэж байгаа. За ингээд амьд үлдсэн байна. Хэнийг бэлтэж гэмтээгүй нэ. Тусгай ажилтан, тусгай хамгаалтын ажилтан л бэрхсэн юм байдалд өргөлжсөн байна. За өөрөөр яг ийм хүлээн авалтанд аллага орлох анхны тохиолдол юм байна. За тэгээд яг ийм хүлээн авалтыг бол Америк нэгдсэн улсын тусгай хүчнийхэн хамгаалдаг учраас аз болсон байна. Хэрэв тийм одоо арай жоохон сулавтар тусгай хүчнийхэн ордгоо тийм хүлээн авалт гэсэн бол эднэс нэвтрүүлэл одоо нэвтэрчих боломжтой байсан баг шиг шүү дээ. Маш олон давхар хамгаалттай тусгай хүчнийхэн ажил учраас аз болж яг энд нь алах гэж оролцсон чинь оруулаагүй дунд нь нэг ажилтан шаргацсан байна тийм. Тэгээ ерөөсөө ингэж буудангууд л яг ингэж протоколтой ямар нэгэн аллага болох орлого боллоо гэд мэдэгдэнгүүт нь дарж аваад баг хүмүүс тойрч бүчиж байгаа л ингэ аваад явдаг тийм протокол байдаг. За тэгээд яг энэ байдлаар аврах ажиллагаа явагдсан. Ерөөсөө хэдэн хүмүүс Трампыг ингээл тойрч бүчээл тэгээд ингээд хүлээн авалтаас холдуулсан байна. Тэгэхээр энэ дотроо барилга дотроо ороод ирсэн байна гэдэг бол бас амар байгаа. За тэгэхээр хүлээн аврагчдын өрсөн хүмүүсийн нэг нь баг буутаа ирсэн байх том магадaltaй байгаа юм те. Ингээд бодож байгаад ингээд ямар нэгэн байдлаар буутаага ороод ирсэн байна. Дотор нь байна гэдэг бол дотор нь ороод ирсэн байсан гэдэг бол маш их аюул ойрхон байсны бас шинж байх. За тэгээд эднүс чинь ядж хат бүгдээрээ сэтгүүлчд болохоор баг ингээд бүх сэтгүүлчдийн нүдэн дээр ингээд энэ үйл явдал болсон болохоор энэ мэдээлэл бол маш наривчлалтай, маш олон талын өнцгөөс нь харсан энэ мэдээллүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ үйл явдлыг бол нэлээд мэдээлж байгаа юм байна. За тэгээ одоо ерөөсөө минутын дотор аллах орлууллоо гэдэг нь X-ээр одоо Twitter-ээр яваад эхэлсэн. За тэгээ зарим хүмүүс бол ингэж ярьж байгаа юм байна. Трампыг хэн алах гэж оролдгийг наа тэнэг өвгнийг ер нь тэгээд хотлон албаар юм үзүүлэлт байна гэдэг. Трампын өмнөх аллах орлого чинь яг чихийг нь сэт буудсан штэ. Тэгээд жоохон хөдөлсөн л бол өгөхээр байсан. Тэрийг гэхдээ хүмүүс
За энэ нөгөө хуурамч одоо үзүүлбэр байсан гэж бас тийм зарим хуйлдааны онолч үздэг. Би бол хуйлдааны онол гэж итгэдэг хүн. Гэтэ тэгж итгэдэг хүмүүсээ бол бичээрэй заяа. Миний бодлоор Трампийн 2 дахь удаага сонгогдох болсон шалтгаан буудлага байсан. Алах гэж орлох байсан. Трамп бол та нар яг санаж байгаа бол тийм хүчтэй тийм юугаа эхлүүлж чадаагүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанид ажиллаа эхлүүлж чадаагүй. Угаасаа 2016-аас 10-20 онд ерөнхийлөгч байхдаа хүн амьтны дургуг хүргэсэн нэлээд хэцүү байсан шүү дээ. Яг ийм үйл явдлууд хүмүүсийн одоо юуг сэтгэл санааг эргүүлэх үйл явдлууд гэж байдаг. Трамп ухаандаатай ч юм уу, аздаатай ч юм уу, эсвэл тэнэгтэй ч юм уу мань хүнийг буудах гэж оролдоод буцаад хүмүүс Трампыг буудах гэж оролж байгаа юм чи энэ хүн зүгээр хүн байна ч юм уу, эсвэл Трамп ямар зоригтой юм бэ? Ийм л хүн одоо манай улсад хэрэгтэй юм ч гэдэг юм уу. Ингээд нэг юм сонгогчдын юуг одоо бодлыг эргүүлэх тийм үйл явдлууд гэж байдаг. Миний бодлоор түүнийг буудах гэж оролцсон орлого бол яг Трампыг ерөнхийлөгч болоход замын зас хамгийн том зам байсан. Ер нь ингээд нэг ийм үг гэдэг шүү дээ. Амьдралд та юу хүснэ авч болно. Одоо үнийг нь төлөх гэдэг шиг. Трамп магадгүй 2 дахь удаа ерөнхийлөгч ингээд болох хүсчихсэн бол тэрний төлбөр нь өвхөлтэй ингээд нүүр тулсан байна шүү дээ. Одоо ингээд рашн рулет гэдэг шиг буугаар ингээд сумаар надаж галаар надажиж амиа эрсдүүлжиж тэр одоо алан тушаал дээр атсан байгаа. Энэ өнцгөөс нь хараад Трамп бас амар амтан байгаа зү. Ер нь бол нэг тийм бас одоо тэнэг гэх юм уу, одоо ямар гэх юм, ер нь бол айж болж идэггүй гэх юм уу, нэг тийм юу хүн биш байгаа байхгүй юу. Тийм амар амтан биш байгаад байна. Миний бодлоор би тэгэхдээ Трампыг амар мундаг инээдрэ гэж ерөөс хэлээгүй шүү. Ухаантай, бодлогон зөв инээдрэ гэж яриаг. Тэр ер нь бол мань хүн хизээж хүнд бууж өгдөггүй, хизээж хүнээр дээрлэхгүй гэж үздэг. Магадгүй тэрнээс болоод бусдыг дээрлэх гэж хүмүүсийн дургуг хүрдэг. Ийм л хүн байж таарах гэдэг нь л та Трамп.